шунал арилжаа ачдаг хэрхэн сүрүүлдэг вэ? Би арилжаа хийгээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд авиастай хүмүүс дансаа тэгэлхийг, ухаалаг, сахилга баттай хүмүүс хамаг бүхний алдахыг би олон таарсан. Би ч өөрөө ичмээр маш үнэтэй алдаануудыг гаргаж байлаа. Тэр болгонд шалтгааныг нь тунгаагаад үзэхэд асуудал нь муу стратеги эсвэл буруу цаг үед байгаагүй. Тэр ч байтугай азгүйдэлж биш байсан. Энэ бол ердөөл шунал байсан юм. Өнөөдөр би арилжааны ихэнх сургалтаар заадаггүй. Өөрийн гашуун туршлагаараа ойлгосон пэр зүйлийн талаар ярих гэсэн юм. Арилжаа хийж эхлээд удаагүй байхдаа би нэгэн маш ашигтай арилжаа нээсэн юм. Зоригтд төвшин тодорхой. Орогт маань ч яг л номын дагуу байлаа. Ханш миний төлөвлөсөн цэгт хүрэхэд би арилжаагаа хаахын оронд би өнөөдөр чиний өдөр байна. Жаахан ахиухан ашиг авъя гэж бодсон юм. Ингээд би арилжаагаа хаалгүй хүлээлээ. Гэтэл зах зээл эргэж эхлэв. Би өөртөө энэ бол зүгээр л төр зүрийн задруудах гэж итгүүлсэн ч ханш унсаар л байлаа. Тодгоодоо аль хэдийн тэмдэглээд эхэлчихсэн байсан тэр ашигтай арилжаа маань эцэстээ ард идэл болон хувирв. Би дэлгэцээ ширтэн гөлөрч яг юу болоод өнгөрчих вэ гэж өөрөөсөө асуун суудаг байлаа. Энэ бол ердөөл шунал байсан юм. Тухайн үед энэ нь шунал биш, харин өөртөө итгэх итгэл, эсвэл сайхан боломж шиг санагддаг. Яг энэ зангал шунлыг маш аюултай болгодог юм. 10 жилийн хугацаанд би өөрийнхөө босон чиглүүлжсэн трейдерүүдийн арилжаанаас шунал ямар олон янзаар илэрдгийг олж харсан. Позицийн хэмжээг хэтрүүлэх, амжилттай 7 хоногийн дараа хүн өөрийгөө дийлдэшгүй мэдэрч арилжааны хэмжээгээ 2 дахин нэмчихдэг. Гэтэл ганцхан буруу арилжаа 2-7 хоногийн ашгийг чинь арчаад хайчна. Би өөрөө ч ийм зүйлийг туулж ирсэн. Өшөө авах арилжаа. Алдагдад хүжэнгүүтэйг түүнийгээ шууд нөхөхийг хүсдэг. Дараагийн арилжаа руу яарн орно. Гэхдээ орох нөхцөл бүрдсэн дэвш. Ердөөр таны эго алдагдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа хэрэг. Энэ бол зүгээр л баг өмссөн шунал юм. Зорилтод төвшнээ холдуулах. Арилжаа төлөвлөгөөний дагуу явж байхад ашиг аваад гагцыгээ улам холдуулсаар ханш зогсортгүй явна гэж өөртөө итгүүлдэг. Гэвч таныг ашиг авч амжихаас өмнө зах зээл эргэжчихдэг. Өөрийн дүрмийг зөрчих. Танд маш тодорхой бат бөх төлөвлөгөө байсан. Гэтэл яг шийдвэрлэх мөчөд дотроос чинь хэн нэгэн энэ удаад өөр байх болно. Ганцхан удаар дүрмээ зөрчих гэж шивнэдэг. Өөрийн туршлагаас хэлэхэд хизээч өөр байдаггүй юм. Ээж эхэлж байх үед минь хэн нэгэн надад үүнийг тайлбарлаад өгчихсөн болоосоо гэж би хүсдэг юм. Арилжаа таны талд ашигтай эргэх үед тархинд дофамин ялгардаг. Энэ нь танд маш сайхан мэдрэмж төрүүлж, та тэр мэдрэмжээ улам ихээр хүсэж эхэлнэ. Ингээд тэрхүү сэтгэл хөдлөлтөд автан төлөвлөгөөгөө зөрчиж арилжаагаа хит удаан барьж чаддаг байна. Харин арилжаа буруугаар эргэхэд тарих үүнийг өвдөлт гэж хүлээж авдаг. Тэрхүү өвдөлтийг буюу алдаргийг хүлээн зөвшөөрөхөөс зүхтэж, баг дээр нь хаахын оронд ямар нэгэн гайхамшиг тохиохыг хүлээж суусаар хамаг бүхнээ алддаг. Эдгээр хариу үйлдэлүүд нь хүний төрлөх авир юм. Гэрч арилжаа хийж буй үед төрлөх авираараа шийдвэр гаргах нь таны дансыг л хоосорлно. Стратеги бус сэтгэл хөдлөл минь шийдвэр гаргаж байгааг таньсуухын тулд би өөрийгөө олон жилийн турш сургасан. 10-аад жил өнгөрсөн ч би одоо хүртэл өөрийгөө хянаж анхааралтай байх шаардлагатай болдог. Зах зээл таныг хэн гэдгийг мэдэхгүй, бас танд юу ч өгөх албагүй. Таны цорын ганц давуу тал бол ердөөл таны сахилга бат юм. Одоо онц бус, харин миний хувьд үнэхээр үр дүнгээ өгсөн өдөр бүр ашигла дээр туштраасаа хуваалцъя. 1. Арилжаанд орохоос өмнө дүрмээ тогтоо. Оролтоо хийхээс өмнө ашиг авах болон ардагдал зогсоох цэгээ тодорхойл. Түүнийгээ бичээд ямар ч нөхцөлд өөрчлөхгүй гэж өөртөө амлал. Би үүнийг 10 жилийн өмнө мэдсэн байсан бол хичнээн их цаг хугацаа сэтгэлийн дарамтаас ангид байх байснаа төсөөлөхөд ч бэрх. 2. Ашиг авах захиалгыг системдээ шууд тохируул. Ханш хаашаа явахыг харж сун сэтгэлээ чилээх хэрэггүй. Арилжаанаас гарах цэгээ автоматар тохируулснаар сэтгэл хөдлөл шийдвэрт чинь нөлөөлөхөөс сэргийлнэ. 3. Арилжаа бүрээ тэмдэглэл. Өөрийнхөө шунлын хэв маягийг цаасан дээр буулгаад харахад тэр нь танд нөлөөлөх хүчээ алдаж эхэлдэг. Энэ бол надад тусалсан хамгийн хүчтэй хэрэгслүүдийн нэг байсан юм. 4. Тогтвортой байдгийг эрхэмл.
Багч хийсэн тогтмол ашиг олох нь нэг удаагийн том ашигаас илүү гэдгийг ойлго. Өдөр бүр капиталаа хамгаалж үлдэх нь арилжааны жинхэнэ утга учир юм. Шунал танд бүгдийг амдах боловч эцэст нь зөвхөн хоосон сүрэлийг авчирдаг. Дэлхийн шилдэг трейдерүүд хамгийн түрмгийн биш, харин хамгийн сахилал баттай нь байдаг юм. Тэд хүсэж буй зүйлийнхээ араас сохроор хөөхөөс илүүтэй байгаа зүйлийнхээ үн цэнийг хамгааж үлдэх нь хамаагүй илүү чухал гэдгийг ойлгосон байдаг. Би арилжаа хийгээд 10 гаруй жил болж байгаа ч одоо хүртэл энэ зүйлтэй тэнцэхгүй гарсаар л байна. Гэвч өөрийн тогтоосон дүрмүүд маань намайг том артаа гаргахаас сэргийлж зөв зам дээр минь барьж байдаг юм. Шундлаа хянаж сурвал та зах зээл дээрх трейдерүүдийн 90%-аас аль хэдийн төрүүлж алхах болно. Хэрв энэ зөвлөгөө танд хэрэг болсон бол илүү ихийг мэдхийн тулд subscribe дараарай. Би баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая.